Хэрэв танд энэхүү зохиол таалагдсан бол та бүтэн хувилбарыг M-Book аппликейшнээр сонсоорой. Хэрэв та бэлэн бол чиглэж хийцүү. Хоолой. Зохиолыг бичсэн Trinity. Дуу оруулсан Б. Оргилволд. 17. Нэг сэрхнэл эзэнгүй байшингийн том өрөөний шалан дээр хэвтэж байна. Хүшиг байхгүй болохоор цонхоор нь нарны гэрэл шууд л нэвтрэх аж. Өглөө болсон нь ээлт. Өрөөнд тавилах хэрэгсэлгэхээр юм юу ч алга. Би өөрийг нь шууд л 32 тоот байрны том өрөөнд байгаахан ухаарлаа. Цонхны давцан дээр гарч хідэн харагдана. Өнөөх хэдэн өдрийн өмнө эрэхтэн ордсон дунгааж өргөсөн миний гарч хідэн. Гэхдээ энэ чийдэн хэн энд оруулж ирснийг мэдэх юм алга. Магадгүй хайлуун биш ээ. Халууны сүнс байх. Гэхдээ тэр л энэ цонхны наан зогсоод энэ чийдэнгэр намайг дуудаад байж. Өрж шөнийн үзэж харсан зүйлс үнэн бодтой. Эсвэл зүгээр хий хоосон төсөөлөл байсан эсхийг мэдэхгүй. Үер үүний учрыг олох гэж улаарад байх шаардлагагүй. Би өөрийгөө халуунтай уулзсан гэдгийг мэдж байна. Тэр намайг хүлээж байсан. Яг энэ байранда намайг ирнэ гэд олон жилийн турш хүлээж байж. Тэр өгсөн. Гэсэн ч түүний хүлээлт үргэлжилсээр 32 жил болжээ. Харин одоо надтай уулзсан болохоор халууны тэр эцэс төгсгөлгүй хүлээлт магадгүй дууссан байж мэднэ. Би ийм бодсон нь өөрийн нэрэхгүй нулимс унгалаа. Тэгснэ гинтхэн нэгийг санаж булангийн өрөөр үзүглэлээ. Өчигдөр шөнийн тэр зүүд зэрэглээ шиг хачин үзэгдлийн дунд халуун тэр өрөөний шүүгээний ханын завсар юу ч юм хийж байсан. Тийм ээ. 32 жилийн өмнө бид хоёр амааран хэлж чадахгүй зүйлсийн захиа болгон бичээд хүний нүдэнд өртөхөөргүй ханын нарийнхан завсарт хадгалдаг байсан шүү дээ. Арай тэр ханын завсар одоо болтол байж байгаа юм биш үсттэй. Би булангийн өрөөнд явж ормогдсон хананд байх шүүгээний хаалгыг нээж цаана нь буй жижигхэн давхар хаалтыг нээлээ. Мэдээч гараа урвалн тэмдэрч хананд ямар нэгэн завсар зааг байгаа эсхийг нягтлав. Тэгэд олж мэдсэн зүйлээсэн болоод зүрх минь хийм байдлаас хэдэн илүү хурдтайгаар оволцсон цохиллоо. 32 жилийн өмнө байсан өнөөх нууцхан ханын завсар минь тэр янзаараа байж байна. Бас тэнд эвхэж нугалсан хэдэн ширхэг дугтуу байна. Энэ бол халуунаас надад үлдээсэн загтлууд гэдгийг би шууд л ойлгов. Магадгүй үүнийг л надад дамжуулж өгөх гэж тэгж их хичээж намайг энэ байранд дуудаж байсан бол л та. Ингээд дараачийн хором гэхэд би дугтуутай 4 ширхэг загтлыг цөмийг нь гартан адгаад хоосон өрөөний шалан дээр хан налан суусан байлаа. Би буруу таагаагүй ажээ. Халууны надад зориулан бичсэн загтлууд. Би загтлуудыг он цагийн дарааллаар нь болгоод хамгийн эхнийхийг нь задлалаа. Хайдва чи үнэхээр ингэж явчихлаа гэж юу? Бүр алс холын Америк руу шүү. Үнэндээ бол надад чамд хуурлаж гомдсон юм юу ч байхгүй шүү дээ. Чи намайг ааш нь олдохгүй дугарч цөхөд уурлаад байх юм гэж зэмлсэн. Хайрт минь. Би чамд огтхон ч уурлаагүй. Зүгээр л айсан юм. Яагаад айсан бэ гэхээр би чирэмсэн болчихсон.
Мэдээч чиний хүүхэд би чамд хязгааргүй хайртай. Гэхдээ хүүхэдтэй болно гэдэг арай эрт санагдаад надад их олон бодол төрсөн. Жирэмсэн болсон тухайгаа хэлж чамайг айлгахыг хүсээгүй. Тийм ээ. Чи аав болно гэдгийг мэдвэл яг л над шиг айж сандарч таарна шүү дээ. Хоёулаа ирээдүгөө хамтдаа төсөөлж байсан ч ингээд хүүхэдтэй болно гэж төлөвлөөгүй байсан. Хайдва. Би чамайг айлгаж тавгуутуулахыг хүсээгүй юм. Тэгээд л яахаа шийдэж чадахгүй, хэдэн өдөр хоолж орохгүй, дууж гарахгүй байсан хэрэг. Миний хэвлий дотор чиний хүүхдийн ам бүрэлдэж байна. Хинт ч мэдэгдэхгүй сэмхэн гүйж яваад хүүхдийг томорхоос нам авахулж чадах юм билүү гэж олон удаа бодсон ч эцэстээ чадаагүй. Ингээд л яахаа шийдэж чадахгүй байж байтал чи явчихж чамайг тийм хол газар руу ингээд гинтгэн явчих юм гэж үнэхээр төсөөлөөгүй шүү. Намайг ямар их гомдсон гэж санана. Одоо бол миний гиз томорчихсон. Хинч гарсан намайг жирэмсэн гэдгийг мэдхээр болсон. Одоо бол эргэж буцах хаалга хаагдсан. Би ээж болно. Бас чи аав болно. Хайдва. Чи өөрөө мэдэхгүй ч хамаагүй. Чи минь аав болно. Тэгээд хизээ нэгэн цагт эргэж ирээд сайн аавын хуваар охиноо өсгөх бах. Би тэгж найдаж байна. Би энэ мөчөөс эхлээд шүн болгон бурхнаас гойх болно. Хайдвыг над руу явуулж өгөөч гэж. Би халиуны бичиж үлдээсэн энэ хамгийн ихний захидлыг уншаад бараг л хашгирхан төхөв. Халиуны охин өнөөх ясан хэдрэг хожтой туул үнэндээ миний хүүхэд байж. Бурхан минь. Би юу хийж гинэ вэ? Би өөрийн ирэхгүй ийхүү зөвхөрөндөө алдлаа. Юугаач мэдэхгүй харийн орнуудаар тэнүүчлэн амьдрал хайж явтал үнэндээ миний жинхэнэ амьдрал энд их нутагт минь. Энэ 32 тоот байшинд намайг хүлээгээд байж шүү дээ. Би бол хараал идсэн адгийн усан тэнэг юм байна. Бурхан минь. Би ямар том алдаа хийчихвэ. Өөртөө хайртай тэр сайхан бүсгүйг өөрийнхөө хүүхэдтэй хамт энэ там дөрөхөд сүүлээ хавчаад зүгтсэн адгийн новш байж би. Бурхан арайчтай. Туул миний охин байж шүү дээ. Шанал намайг дотроос миний идэж төмөн хэсэг тасчих шиг л болов. Гарт минь дахиад 3 зэрэг догтуу байсан ч надад тэдгэрийг шуудхан задлжих хүч байсангүй. Хайрлаж дурлаж байсан охин минь миний хүүхдийг төрүүлээд дараа нь халдсан гих араатны гарт ороод хүчирхийлэл зовлон дундуур туучсаар эцэст нь амиа хорлсон байх гэж дээ. Би ямар ч тавилгагүй булангийн өрөөний шалан дээр эвхрэн хэвтэж өөрийгөө зөвхөн нулимсантан живжгэн шахан тарчлаа. Өөрийгөө шийтгмэр санагдана. Амиа хорлоод ч хамаагүй халиуны араас очоод өөрийг нь орхиж явсан гэм нүглээ наминчилдаг юм билүү гэж бодов. Угаасаа надад ямар энэ хорвоо дээр хоргодож сүйд болох шалтгаан байгаа биш үү? Би ийм бодсоор хэвтэж байсан шалан дээрээс өндийлөө. Тэгэд ямар тач халиуны үлдээс нь дараачийн загтлыг задлаа. Хайдва. Хорвоо ямар гонигтай юм бэ? Би нэг л мэдхэд ингээд орой ганцаарх нь өнчин нэгэн болчихлоо. Одоо надад хань болох юм ганцхан энэ хүүхэд л байна. Чиний минь надад үлдээсэн хүүхэд. Би охиноо туул гэж нэрлсэн.
Би чамтай холбоо баримаар л байна. Таанч яаж гэдгийг мэдэх юм алга. Тэгээд ларга барахтаа ингээд захиа бичээд сууж байна. Гэхдээ энэ захиаг илгээх газар байхгүй. Тийм болохоор зөвхөн чи бид хоёрын л мэддэг өнөөх давхар ханныхаа нууцхан завсарт хадгалъя та. Чи энэ захиаг хизээч авахгүй байх. Тэгэхээр энийг өөртөө зориулан бичиж байгаа ч байж мэднэ. Гэхдээ л бүү мэд магадгүй ид шид байгаад миний энэ бичсэнийг чи далдын хаан ихтгээс харж байгаа бол охин бид хоёр чамд хайртай шүү. Тоол минь аавыгаа хүлээсээр байгаа шүү гэж хэлмээр байна. Чи минь миний энэ сэтгэлийн дуудлагыг сонсоод хүрээд ирээрээ. Би хайдвыг над руу явуулаад өгөөч гэж шүн болгон гуйсан хэвээрээ л байгаа. Хоёр дахь тогтоонд байсан захиа энэ хүрээд өндөрлжээ. Харамсал шаналл намайг дотроос минь хэмлэн зажилсаар. Би алгуурлахыг хүссэнгүй шууд л дараачийн дугтуйг задлалаа. Жил гарангийн өмнөөс юм уу та? Автобусны буудлын дээрээс эхлээд нэг хүн намайг дагаж хоргоох болсон. Мэдээж би түнд нүүр өгөөгүй. Зогтаад л байсан л та. Тэгсний дараа нь нэрийг нь мэдсэн. Түүнийг хайдаг гэдгийг сонсоод надаар тоглоод байна л гэж бодсон шүү. Чамтай адилхан нэртийг нь мэдээд үнэхээр их гайхсан. Чамайг хүлээж зөвхөрөнгөө параад байсан болохоор ч тэрүү намайг халамжилж гүгээд байсан тэр хайдав нэртэй хүнд би шууд л татагдсан. Шүн болгон хайдвыг над руу явуулаач гэж гуйдаг байсан хүслийг минь бурхан сонсоод энэ хүнийг над руу явуулсан ч юм билүү гэж бодсон юм. Үнэхээр л бурхан над руу хайдвыг явуулсан гэдэгт итгэхийг хүссэн. Гэхдээ л мэдэхгүй юм. Би сэтгэлийнхээ мухарт чамайг л хүлээгээд байна. Чамайг л хүрээд ирвэл би энэ хүнийг орхиод чамтай хамт хаашаач хамаагүй явахад бэлэн байгаа. Магадгүй энэ бичснийг минь хамт амьдарч байгаа энэ хүн минь олоод мэдчихвэл сайн болохгүй нь лавтай. Би сүүлийн үед энэ хүнээс айх болсон. Энэ хүн миний төсөөлж байсан шиг чам шиг тийм хайдаг биш юм бэ нэлээ. Гэвч яа гэх вэ? Одоо энэ хүнээс тийм амар салж ангижрахааргүй болж. Найдаж түших хүнгүй. Зааж зөвлөх аав ээжгүй над шиг гинэн амтан чамтай адилхан нэртэй энэ хүнийг өөрийнхөө амьдралд оруулж ирсэн нь үнэхээр том алдаа болсон бол л та. Охин минь бусдын адил нэгэн биш гэдг нь тодорхой болсон. Бусдаас жаахан өөр хүүхэд өссөн торнож байна. Гэхдээ хамаагүй түүнд минь чи бид хоёрт байдаг шиг олон сайхан шинж чанар байгаа. Тэр минь хинээс ч илүү сайхан сэтгэлтэй охин. Таанч хүмүүс туулыг минь өөрсөдд нь ижилхэн биш гэж боддог болохоор бидний охин сургууль цэцэрлэгт орж чадахгүй юм да. Амьдрал зүгээр л нэг зовлонгоос нөгөө зовлон руу шилжиж байдаг. Зовлонгийн эц төгсгөлгүй гинжин хэлхээ шиг санагдах юм. Надад одоо сайн сайханд найдах, итгэл найдвар гэж зүйл бараг л үлдсэнгүй те. Чамтай хамт хөдөлсөн алхдаг байсан тэтгэр цаг мөчүүд зүгээр л нэг чаргалтай зөөд байсан юм шиг санагдах болж. Дандаа айж амьдрах ямар хэцүү байдгийм бэ хайрт минь. Миний сэтгэлийн нүд сохорч буруу хүнд найдаж ойрцсны горыг одоо охин минь амсаж байна. Туул минь хэдий босодтой ижилхэн биш ч гэлээ гайхамар зүн бэлэгтэй хүүхэд. Би огт хэлж өгөөгүй багт л өөрийгөө энэ галзангийн хүүхэд биш гэдгээ мэддэг. Түүнийг хизээч аав гэж дууддаггүй. Тэр хэрээрээ халдсангаас ирэх хүчирхийллийн золиос олдогч гэлээ. Өөрийнхөө итгэл үнэмшлээс ухарна гэж байхгүй. Зөрүүд гэж жигтэйхэн. Гэхдээ энэ зан нь үнэхээр л бахархмаар. Би охиноо хамгаалж чадахгүй байгаад өөрийгөө зөвхөж байна. Амьдрал ийм хэцүү гэдгийг мэдсэн бол туулыгаа хэрэггүй төрүүлжтэй ч гэж бодох юм. Чамаас
Ямар нэгэн зүйл авч үлдэх гэсэндээ ч тэр юм уу? Эсвэл тэнэгхэн жаахан охин байсан болохоор ч тэр би энэ хүүхдийг төрүүлсэн. Одоо ингээд нэг л мэдхний надад амьд явах ганцхан шалтгаан үлджээ. Охиндоо эцсийг хүртэл хань болох. Өөр надад энэ амьдралаас цооролдох шалтгаан байхгүй. Ад жаргал гэгч зүйл надаас өргөн холцсон. Би ч тийм зүйл хүлээхэ болсон. Өчнөн олон жилийн өмнө намайг орхиод явсан чамд зориулаад ингээд загтал бичиж суугаатаа ч өөртөө уур хурч байна. Өөрийгөө ойлгох юм алга. Магадгүй эцэс төгсгөлгүй үргэлжлэх хүчирхийллийн хүлээснээс төрж гисэн ангиж ирж хүн ясны нэг амьсгаа авах гэсэндээ ч юм уу ингээд бичээд сууж байгаа юм болоо та. Загтал энэ хүрээд дууслаа. Одоо миний гарт дөрөвдөх буюу хамгийн сүүлийн дугтуу үлдэж байна. Би халууны бичиж үлдээсэн сүүлчийн дугтууг халган байж задлаа. Ингээд боллоо. Одоо хангалттай. Би амарлаа. Би энэ амьдралаас явахаар шийдлээ. Миний амьд явах цар ганц шалтгаан үгүй болчихлоо. Охин минь тэгж аимшигтайгаар өгчихсэн байх юм чинээ санссангүй. Хөөх юм. Хэдий эрүүл саруул биш ч гэлээ хүүхэд төрүүлсэн их хүн шүү дээ. Өөрөөсөө унагсан болохоор хүүхэдтэй хайртай байлгүй яах вэ? Энэ новшин халдсангийн хэлсэн үгэнд итгэж хогийн бөмбөрлөө бүтэн биеэрээ чихэд орчихсан байх гэж санаанд багтамгүй хэрэг. Магадгүй иж шидэр ч юм уу миний энэ бичснийг энэ халдсангаас өөр хэн нэгэн ялангуяа хайдав. Чи олж авбал зээ өхнийг минь олж аваар. Туулын минь төрүүлсэн охин. Түүнийг минь халиун гэдэг юм. Яг надтай ижлэхэн халиун. Хөөх юм уу туул минь зүтгэсээр байгаад миний нэрээр охиноо нэрлж гисэн шүү. Энд би асрах төвдөө холбогдох хаягийг бичээд үлдээлээ. Би зээ охиноо энэ ярагчнаар өсгүүлмээргүй байна. Тэгээд л өөрөө мэдээд ийм шийдвэр гаргалаа. Би энэ халдсанг махан биеэрээ эсэргүүцэх боломжгүй гэдгийг хангалттай ухаарсан. Эндээс зогтох гэж олон ч удаа оролцсон. Бүгд бүтээгүй. Угаасаа надад одоо эрүүл эрхтэн ч цөөн үлдсэн. Тийм болохоор цаг алдаад байлгүй энэ амьдралаас явж хөөрхий охиноо олж аваад хажууд нь хань боломоор байна. Гүцээ. Ямар ч эзэн хаяггүй энэ утгагүй сүүлчийн захиагаа энэ хүрээд дуусгах юм. Бурхан гэж байдаг бол энэ бичснийг миний хайртай байсан хайдвд хүргээр бүгдээрээ үрд баяртай. Загтал энэ хүрээд дуусчээ. Нулимс их хатаггүй урсаж харуулслын гашуун амт цээж нэг хүнд амтагдана. Би тэссэнгүй. Өөрийгөө зөвхөж халууныг өрөвдөж байх суух газар олж ядав. Үтэгэд ямартаж шалгавхан шиг энэ 32 тоод байрнаас гарлаа. Таарлцсан эхний дэлгүүрлөгөн явж ороод хэдл бол хэдэн хүнийг элбэг цогтоочих хэмжээний шар хайрыг худалдаж аваад буцаж орлоо. Тийм ээ. Одоо хамаагүй. Ер өгтлэн уусан ч хамаагүй. Өөхөх байлаа гэхэд халууныхаа амиа алдсан энэ 32 тоотод зүйл туусахад харамсах юмгүй. Хэрв танд энэхүү зохиол таалагдсан бол та бүтэн хувилбарыг M-Book аппликейшнээр сонсоорой.